За 4 удаа топгийн шалгалт өгөхдөө өөрийн суралцж авсан арга болон тактикаас бас та бүхэнтэйгээ хуваалцъя. За сайн байцгаана манайхаа. Өнөөдөр топгийн шалгалтын хариу гарах өдөр байгаа. Тэгээд одоо би топгийн шалгалтын хариугаа гаргах гэж байна. Энэ удаад 1 сарын 11-ний өдөр 104 дахь удаагийн топгийн шалгалтыг өгсөн. Тэгээд тэр бичлэгээ гэсэн хийж оруулсан байгаа. Өнөөдөр болохоор 2 сарын 12-ны өдөр өнөөдөр 3 цагаас шалгалтын хариу гарсан. Тэгээд бүгдээ шалгалтын хариугаа харцгаая. Сандарч байна шүү. Топгийн сайт руу нь ороод дүнгээ шалгах гэж байна. Эхлээс нь логин хийгээд би харчлах юм уу? Миний хажууд манай roommate байгаа. Тэгээд roommate-тэйгээ хамт харъя. Таашаа зогсоод би харчлах уу? Одоо харах чинь байж байна. Хатлаа. За харъя. Тэрээс нэг иргэв юм уу? Тэггий юм. За тэггий. Нийт 300-аас 280 гинэ. 축하해. 야, би өмнө хэзээ чи юм оноо авч байгаагүй. 조 쓰기 82. Тэгээд энэ удаад би шалгалтанд бэлдсэн бичлэгүүдээ бас хийж оруулсан. Шалгалтаа өгөх гээд явж байгаа бичлэгээ бас оруулсан. Тэгээд шалгалтын өдрийн бичлэг, тэгээд хариугаа бас хамтдаа шалгаж байгаа бичлэгээс хийж орууллаа. Тэгээд бас энэ үргэлжлэлтэй өөрийнхөө 6 авах хүртлээ 6 аваад бас өндөр оноо 280 өндөр оноо авахдаа бас өөрийн ашигласан топгийн тактик, тэгээд топгийн арга барилаасаа бас та бүхэндээ хуваалцахыг гэж байна. Топик анх өгч байгаа хүмүүст бол хүмүүстээ бас хэлэхэд би бас анх өгч байхад нэлээд бас сандарч бас юун дээр бэлтгэхээ мэдэхгүй байсан. Тэгээд тэггий сонсох болон уншихаа хийж байхад бүгдийг хийж бөглөж амжаагүй нэг тиймэрхүү бас асуултууд нэлээд гарч байсан. Сиgiгээ бичгтээ бас бичгээ хийхдээ үгийг гүцээж бичиж амжаагүй тиймэрхүү алдаанууд бас гаргаж байсан. Тэгээд энэ удаа дөрөвдүгөө бас топгийн шалгалт өглөө. Тэгээд 4 удаа топгийн шалгалт өгөхдөө өөрийн суралцж авсан арга болон тактикаас бас та бүхэнтэйгээ хуваалцъя. Тэгээ ер нь анх шалгалт өгөхдөө эхлээд шалгалтандаа бүртгүүлээд шалгалтын хуудас уу сүүмпюга гаргаж авна. Тэгээд шалгалтан дээр очихдоо сүүмпю болон шинбүнчин гадаад иргэний нэмлэх юм уу эсвэл гадаад паспортаа авчирна. Тэгээд 수정 테이프 буюу шалгалтын штрик, хуудсан штрик авчрах хэрэгтэй байдаг. Учир нь сүүлийн үед ийм хуудсан штрик зээлж өгөхгүй шалгалтын газраас угнал өмнө нь зээлж өгдөг байсан. Гэхдээ энэ удаад зээлж өгөхгүй бие биендээ бас хэрэглүүлэхийг хориглож байлээ. Тийм учраас та бүхэн маань хувьдаа штрикээ аваад яваарай гэж хүсэж байна. Тэгээд энэ 3 зүйлийг авч явахд бол хангалттай. Шалгалтын бөглөх пен хар балыг болохоор цаанаас нь өгдөг байгаа. Тийм учраас бал бол нэлээ бас хэрэггүй, шаардлагагүй. Тэгээд балынхаа болохоор сиги гэж бичсэн байгаа. Сиги буюу нарийнхан хэсгээр нь сигигээ хийдэг. Тэгээд бүдүүн хэсгээр нь ирги болон тэгги унших болон сонсгоо бүгэлдэг байгаа. Шалгалтын газар очихдоо ер нь нэлийн эрт очивол зүгээр юм бэлээ. Шалгалтынхаа болох байрыг олох, тэгээд шалгалтынхаа өрөөг хайж олох гэх мэт хугацаа нэлээд шаарддаг учраас эрт очиод бэлдээд сууж авал ерөөдөө зүгээр юм бэлээ.
Тэгээ шалгалтыг өгөх үед таванжи буюу хариулт бичих цаас гэж байдаг. Тэр цаасан дээрээ өөрийн мэдээллүүдийг бичдэг байгаа. Солонгос хэл дээр өөрийнхөө нэрийг, англи хэл дээр өөрийнхөө нэрийг, тэгээд сүм боно буюу шалгалтынхаа дугаарыг өөрийнхөө номерыг бичнэ. Тэгээд номеруудаа энэ доор нь бүглэнэ. Тэгснийхаа дараа жаксу, хурсу гэд сондгой тэгш тоогоо шалгалтын материалынхаа сондгой тэгш хэсгийг бүглэх байгаа. Тэгснийхаа дараа энэ доотлын хэсгийг бол ерөөсөө бүглэж болохгүй байгаа шүү. Кёши хагинран шалгалтанд ирээгүй хүний одоо хуудсыг шалгалтын одоо авч байгаа багш нь өөрөө бүглэх байгаа. Кёши хагинран дээр ерөөсөө бүглэж болохгүй шалгалт өгч байхдаа. Тэгээд камдук хагинран гэдэг хэсэг дээр бас бүглэж болохгүй. Энэ болохоор шалгалтыг авсан одоо багш нь өөрөө бүглэх тийм хэсэг байгаа учраас энэ хэсгийг бол ерөөсөө бүглэж болохгүй байгаа шүү. Тэгээд шалгалт болохоор топ 2-ыг ерөөдөө би 4 удаа өгсөн. Тийм учраас топ 2-ын талаар ерөөдөө ярьж байна. Тэггий, сонсох, бичих, унших гэсэн 3 хэсгээс бүрддэг. Сонсох нь 60 минут авдаг. Тэгээд 50 асуулттай байдаг. Сонсох дээр анхаарах зүйлс юу вэ гэхлээр хувьдаа би 5 зүйлсийг бэлдсэн байгаа. Эхнийх нь болохоор асуултаа сайн унших. Тэгээд сонсох зүйлээ би яг юу сонсох хэрэгтэй вүлээ гэдгийг мэдэж авна. Тийм учраас асуултаа сайн уншин. Жишээл асуултууд дээр 여자가 이어서 할 행동으로 올바른 것을 고르십시오 гэж асуулт байлаа гэж бодвол эмэгтэйгийн өргөжлүүлээд хийх зүйл нь юу вүлээ гэдгийг сайн сонсож авах хэрэгтэй. Тэгээд жишээл намжаа гэвэл бас эрэгтэйгийн өргөжлүүлээд хийх зүйл нь юу вүлээ гэдгийг бас мэдэж авна. Тэгээд хоёрт нь болохоор хариултын сонголтууд дундаас давтагдж буй зүйлсүүдийг үгсүүдийг сайн ажиглаж авах хэрэгтэй. Тэгвэл сонсож байхдаа яран дээр гарах үгсүүдээ бол мэдээд авна. Тийм учраас тэр үгсүүдээ илүү сайн анхааралтай сонсно гэсэн үг. Тийм учраас хариултууд дундаас давтагдж байгаа үгсүүдээ сайн сонсох хэрэгтэй. Тэгээд доогуур нь зураа явуул бас амар байдаг. Тэгээд гуравт нь болохоор сонсож байхдаа чухал мэдээллүүдээ тэмдэглээд явна. Жишээлбэл тоо юм уу, он хугацаа, чинь өмнө жил, дараа 7 хоногоос эхэлж ч юм уу нэг тиймэрхүү чухал үгсүүд байдаг. Тийм учраас тийм үгсүүдээ богино хэмжээгээр уртаар биш богино хэмжээгээр өөрт танигдахаар тэмдэглээ явуул зүгээр байдаг байгаа. Тэгээд дөрөвт нь болохоор буруу хариултуудаа сонсож байхдаа буруу хариултуудаа шууд X тэмдэглээд явчихна. Тэгвэл бас дахин уншаад байхгүй өөртөө цагаа хэмнэх боломжтой учраас үнэхээр сонсож байхдаа энэ шал буруу хариулт дээ штэ гэвэл X тэмдэг тавиад явчихна. Тэгээд зөв хариултаа тэмдэг тавиад хурдуур хийгээд явах боломжтой байгаа. Тэгээд хамгийн чухал тавт нь болохоор хугацаанд бүглэх байгаа. Сонсож байхад дараачийн даалгаврын сонсох даалгавар шууд гараа авчдаг. Тийм учраас яг даалгаврынхаа хугацаан дээр хийгээ явчихна. Жишээлбэл 1-р даалгавраа хийх хугацаанд сонсоод бүглөөд явна. Тэгээд 2 дахь гэсэндээ хугацаанд сонсоод бүглөөд явна. Тэгэхгүй бол ингээд өмнөхөө хийж амжааг байх дараагийн даалгавар гараад ирчингүүд дараагийн даалгавар дээр бас амжихгүй явцдаг. Тэгээд ингээд сонжиралтад явцдаг учраас нэлээд хэцүү байдаг. Би зэндээ өмнө нь топик анх удаа өгч байхдаа өмнөхөө бүглэж байхдаа дараагийнхаа даалгаврыг сонсож амжаагүй нэлээд бас алдсан тийм тохиолдол байсан. Тийм учраас цагтаа хийж сурах тийм бэлдэх хэрэгтэй. Цагтаа хийж бэлдэх нэлээд чухал юм байлээ. Тэгээд сонсхийг хийсний дараа бичих гарч ирдэг. Бичих дээр 50 минут нийт 4 асуулт гарч ирдэг байгаа. 51 52 нь болохоор төстэй богино бичвэрийг уншаад бичвэртээ хоосон зайг нөхөж бичих гарч ирдэг. Тэгээд анхаарах зүйлс нь болохоор 2 зүйлсийг хэлье. Эхнийх нь болохоор бичвэрийнхаа цагийг харна. Жишээлбэл өнгөрсөн цаг дээр бичигдсэн байна уу? Ирээдүйн цаг дээр бичигдсэн байна уу? Би өөрөө хоосон зайгаа бөглөж бичихтэй ямар цаг дээр бичихээр байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгээд бичвэр нь ямар хөндлөлөөр төгсөж байна. Жишээлбэл жүсээё юугаар төгсөж байна уу? Тэгвэл би хоосон зай дээр бас юугаар төгсөх юм байна? Хэрвээ сүүлчийн
өгүүлбэрийн сүүлд орж байгаа бол холбоос дээр анхаарна. Таагаар төгсөж явах юм бол би ч гэсэндээ имнийда, сүмнийда гэх мэт үгээр бол төгсгөх хэрэгтэй. Тийм учраас хүндлэлийн холбоосуудаа анзаараад явах хэрэгтэй. Тэгээд хоёр талаараа өөрт итгэлгүй тийм хүнд үг дүрмийг ашиглах гад байх бас хэрэггүй. Алдах магадaltaй учраас яг богино бас өөртөө итгэлтэй энгийн буюу зөв гэсэн тийм дүрмийг ашиглаад явбал хангалттай оноогоо авч чадна. Тийм учраас энгийн зүйлсээ ашиглаарай гэж нэмээр байна. Тэгээ 53 дээр болохоор хамгийн анхаарах ёстой хоёр зүйл болохоор вангужи буюу дөрвөлжин цаасан дээр бичих дээрээ анхаарах. Тэрэн дээр бичих арга бас интернет дээр нэлээд байдаг. Би ч гэсэндээ өмнөх бичлэг дээр вангужи дээр бичих аргын талаар бас бичлэгэн дээрээ оруулсан байгаа. Та бүхэн тэрийг бас үзээрэй. Тэгээд 53 дээр ашиглагддаг үгсүүд бас байдаг. Тэр үгсүүдээ чэйжлээд явчих юм бол хангалттай 53-ыг бичиж чадна. Тэр үгсүүдээ л зөвхөн ашиглаад бичих учраас зөвхөн тэр үгсүүдээс ашиглаад биччихэд л оноогоор хангалттай авчна. Тийм учраас та бүхэн миний өмнөх бичлэг дээр оруулсан 53 дээр ашиглагддаг үгсүүдийг файлаар бас текстлээд оруулсан байгаа. Та бүхэн тэндээс бас татаж аваарай гэж хүсэж байна. Тэгээд 53 дээрээ 200-аас 300 үгээ дүрхч гэх юм бол хангалттай оноогоо авчна. Тийм болохоор та бүхэн санаа зовох хэрэггүй. Тэгээд 54 дээр болохоор эссе бичих орж ирнэ. 600-аас 700 үгтэй эссе бичнэ. Тэрийг болохоор юун дээр анхаарах шаардлагатай вэ гэхээр үгийг үзэж бичих. Тэгээд цагтаа бичих дээр ерөөхдөө анхаарах бэлдэх хэрэгтэй. Яаж бичих вэ гэхээр ерөөхдөө 54 нь нэг сэдв өгдлөө гэвэл тэр сэдв дээр 3 асуулт гарч ирнэ. Тэр асуултанд хариулангаа эсээгээ бичнэ. Тэгэхээр жишээлбэл нэг сэдв орч ирлээ. Тэгээд тэр сэдвийн талаар сайн талыг бичээрэй, сөрөг талыг бичээрэй, шийдвэрлэх аргыг бичээрэй гэсэн 3 асуулт байх юм бол эхлээд тэр шалгалтынхаа асуултын цаасан дээр нь болохоор богино хэмжээгээр хариулт бичих хэрэгтэй. Жишээлбэл сайн талыг нь 2-3 сайн тал бичээд тэгээд сөрөг талыг нь 2-3 сөрөг талыг бас өөрөө цаанд одоо өөрийн хувьдаа бодож байгаа тийм сөрөг талыг бичээд шийдвэрлэх арга гэсэндээ 2-3-ыг бичснийхаа дараа эссе рүүгээ орно. Эссе рүүгээ орохдоо сорвон хэсэг дээр эхний хэсэг дээр болохоор юуны талаар бичих вүлээ. Би сэдвээ эхлэсэн хөндөд жишээлбэл орчин үед ийм асуудлууд, ийм зүйлс гарах болжээ. Энэний талаар би бас ийм сайн тал, сөрөг тал иймэрхүү зүйлсүүдийг би бичье гэд ингээд эхний хэсгээ ингээд бичээд өгөх хэрэгтэй. Нийт 3 догол мөр бичихэд болно. Эхний хэсэг сорвон буюу сэдвийн талаар бичээд хоёрт нь болохоор хоёр дахь догол бүрэн дээр болохоор пуллуун буюу асуултанд хариулж байгаа хэсгийг бичнэ. Сайн тал 2-3-ыг бичээд сөрөг талаа 2-3-ыг бичнэ. Энийг болохоор нэг хүнд хүлээж авах хэрэггүйгээр зүгээр чоджээ, түлжээ, сэтжээ гэх мэтээр л амархнаар бичихэд бол хангалттай үгийг үзэж чадна. Тэгээд 3 дахь каллун буюу сүүлчийн төгсгөл хэсэгтээ бичихтэй болохоор шийдвэрээ бичнэ. Тэгвэл шийдвэрээ 2-3 санаагаа дүүргээ бичихэд болно. Тэгээд заавал хүнд дүрм ашиглах гэд байх хэрэггүйгээр яг энгийн үгсүүдээ ашиглаад үгээл гүйцээгээ биччих юм бол хангалттай оноогоо авна гэж би бол өөрийнхөө шалгалт өгч байсан туршлагуудаас үзэхэд бол үгээ гүйцээж бичих хамгийн чухал юм байна гэж энэ удаад бас ойлгож авлаа. Тэгээд дараа нь болохоор эргээ буюу унших руугаа ордог байгаа. Унших нь болохоор 70 минут 50 асуулт үргэлжилдэг. Тэгээд энэ дээр болохоор бас 5 арга тактикийг бол бэлдсэн байгаа. Эхлээс нь болохоор унших хурд бол хамгийн чухал байдаг. Унших хурдаас шалтгаалаад сүүлчийн даалгавруудаа хийж чадах байна уу, эсвэл амжихгүй байна уу гэхээ шийдвэрлэгддэг учраас унших хурд нэлээд чухал. Тэгэхээр ерөнхийдөө уншихтаар бэлдэхдээ солонгос хэл дээр ном унших юм уу, бичвэр унших тий интернет дээр ч гэсэндээ бичвэр уншиж болно. Тэгээд унших хурдаа сайжруулах нь чухал. Тэгээд хоёр талаараа мэдээж унших дээр мэдгүй үгнүүд зөндөө гарч ирдэг. Тэгтээ бүх үгсүүдийг ойлгох гээд орчуулах гээд цаг алдах хэрэггүй. Мэдгүй үгсүүдээ яг тэр
бичвэр нь юу хэлэх гээд байна гэсэн тийм утганаас нь тэр үгээ ойлгоод мэдээд авчих боломжтой байдаг. Ерөнхийдөө гадарлаж мэдэх тийм арга бас байдаг. Мэдгүй үгэн дээр цаг алдах хэрэггүй. Тэгээд гурав талаараа бичвэрээ уншихдаа чухал өгүүлбэрүүдийг бас анзаарах хэрэгтэй. Жишээл гол санааг агуулсан өгүүлбэрүүд байдаг. Эхний өгүүлбэр болон сүүлийн өгүүлбэр бас чухал. Тэгээд энэ үгсүүд орсон өгүүлбэрүүд нэлээд чухал байдаг. Гол санааг агуулсан байх магадлал өндөртэй байдаг. Крона, кресо, дараасо, хажиман гэсэн өгүүлбэрүүдийг ерөнхийдөө сайн ажиглаад гол санааг олох хэрэгтэй. Тийм учраас эднийг энэ дээр бас анхаараарай. Тэгээ дөрөв талаараа сонсох дээр ч гэсэндээ хийсэн шигэ буруу хариултуудаа X тэмдэг тавиад зөв хариултуудаа O тавиад хийвэл бас хурдтай хийж чадна. Дахин уншаад эргэлзэхгүй тий. Биш гэснээ яг тодорхой хурдан биш гэд X тэмдэг тавиад зөв хариултаа үлдсэн хариултуудаас зөв хариултуудаа хайх боломжтой учраас ерөнхийдөө шалгалтын цаасаа нэлийн ашиглах хэрэгтэй. Тэр цаас нэлийн том цаас байдаг учраас тэрэн дээрээ өссөн зүйлсүүдээ ингээд тэмдэглээд бичиж болно. Сонсож байхдаа тэмдэглэж болно. Уншиж байхдаа тэмдэглэж болно. Тийм учраас тэр цаасаа бол нэлийн ашиглаарай. Тэгээд 5 дахь болохоор заримдаа ингээд эргэлцсэн хариултууд зөндөө байдаг. Миний хувьд жишээлбэл 2 хариултан дээр эргэлзэж байна гэвэл эхнийх дээр нь ерөнхийдөө зөв юм шиг байна гэсэн мөртлөө хоёр дахь дээр нь үгийн сайн мэдгүй байгаа ч мөртлөө ерөнхийдөө энэ бас зөв юм шиг байна гэд ингээ эргэлзээд байдаг. Тэгтээ болохоор би эргэлзэж байгаагаа ерөөсөө X-лээд эргэлзэж байгаа нь ерөнхийдөө ихэвчлэн буруу байдаг. Тийм учраас 50% шалтгаан зөв гэж бодож байгаагаа сонгодог байгаа. Тийм учраас та бүхэн ч гэсэндээ хэрвээ эргэлзэж байгаа бол тэр чинь ерөөдөө ихэвчлэн буруу байдаг шүү гэж би хувьдаа бол тэгж хэлмээр байна. Тэгээ миний хувьд болохоор иймэрхүү арга тактикуудыг ашигладаг байгаа. Тэгээд хамгийн зөв зүйл гэвэл өмнөх шалгалтын материалуудаа дахин бэлдээд явах нь хэрэгтэй юм байлээ. Яг цагт нь шалгалт авч байгаа юм шиг. Яг цагаа тохируулж тавьчаад тэгээд тэрийгэ бэлдээд яг явбал бас нэлийн сайжран тэгээд мэдгүй хүмүүдээ ч гэсэндээ тавтаад мэдээд авна. Тийм дээр анхаараарай. 53 эсэги дээр бичдэг үгсүүдийг бас чэйжлээд явуучвал 53 дээр хангалттай оноогоо авна. Тэгээд энэ удаад бас би топт бэлдээд топын шалгалтыг өгөөд хариугаа гарах хүртэл бичлэгээ хийлээ. Тэгээд та бүхэн бас хэрэг болсон байх гэж найдаж байна. Тэгээд цаашдаа ч гэсэн хөгжилтэй бичлэгүүд оруулах болно. Тэгээд дараагийн бичлэгийн талаар хэлвэл би бас Монгол явах бодолтой байгаа. Тэгээд цаашдаа ч хөгжилтэй бичлэгүүдийг хийх учраас та бүхэн намайг дэмжиж үзээрэй. Бүгдэнд баярлалаа. Энэ удаад миний бичлэг үзсэнд. Тэгээд баяртай дараагийн бичлэгээр уулзъя.